За сайн байцгаана эрхэм хүнд үзэгчдээ. За шанхурдл үзэд бэлтэн хүрэгдэг өдрийн маань нэвтрүүлэхэд эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн маань зочноор хар сарна хамтлагийн дуучин Монгол Улсын салхин зэрэгний ажилтан Баяр Жаргал. За ард түмний хэллэгээр бол дуучин Мада маань хүрэлцэн ирсэн байна. Мада ах маань. За баяр хүргэе. Баярлалаа. За манай нэвтрүүлэг маань чөлөөтэй ярилцдаг. Тэгээд Мадагийн өнөөдөр хийх байгаа хоол нь бид хоёртай хамтарч хийх хоол маань. Ер нь бол за юуны өмнө тэгээд ингээ шанхурдл үзэж байгаа. Монголын бүх ард түмэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд ер нь бол хоол хийх дуртай. Тэгэхдээ өнөөдөр хамгийн идэх дуртай тийм одоо хайван зэг гэж ярьдаг юм да тийм. Үргэлтэй тийм эсвэл ногоотой үргэлтэй шил хийл гэж бодож шин. Тэгээ Мадагийн сонсон л дээр амрал зугаалгаар явахдаа голцоо нөгөө шорлогыг айгүй сайн хийдэг гэн дүүнэртэй ингээл бүгдэнд нь ажилчтай хийж өгдөг үз. Тий. Шорлог ер нь тийм шорлог. Миний шорлог бол тэр ямар ч угс ус мос орохгүй. Одоо сүүлийн эко гэдэг шиг дандаа тий. Өндөр ийм юу энтрэл оруулцдаг. Тэрнээс яг ингээд дараад мараад юм байхгүй. Дараа хийж өгнө. За хараа нэг юу би юм хоёр ярьчих. Би юудаа Мадагийн бас яг хүмүүс үзчихэд бас нэг юу ч Мадаг бид нар бас хамтарч ажилладаг л да. Тэгээ Мадагийн төрсөн өдөр маш гайхалтай болдог. Мадагийн тий төрсөн өдрөөр Мадах бүх найз нөхөд бүх дүүнэр одоо бүх урлагийнх нэг ураад тэгээ өөрийн гарын хоолоо хийдэг тий. Тэгээ бас энэ бас уламжлал болцсон юм шиг байна. Хянаа гэдэг одоо өөрийн тавсгч юм одоо өөрийн амьдралаа гэдэг лоо юм байна. Бич ер нь бол яг 92 онд акшн кино гэдэг. Тэр бол манай хавсарна хамтлагийн тухай талбай. Хавсарна гэдэг дээр тэн дээр дуулдаг бүжгийн хамтлагаас анх яаж үүсчихсэн тэрийг гаргав. Амраа тавцсан. Амраа бид хоёр тавцсан бид. Яг бүжиглэл хамтлагаараа манай төмхөө энэ төр инх бол тэрийг орж ирсэн баг. Тэн дээр орчлоор тэгээ нөө хаашка төгөлдөргээд дуучин болоо болдор орж ирсэн. Тэгээд яг хоёр дахь кино нь болохоор яг 9000 гэдэг нөгөө 90-ад он бол 2009 оныг харьцуулж харуулсан. Тэгээ 90-ад онд бол яг тийм дуу бүжиг яасан өмсөжсэн хувц ямар шүү тэг хүмүүжил байсан дэрийн 2009 оны залуучтай харьцуулж харуулсан юм. Яг ерөнхийдөө бол харсарны хамтлагаар одоо нэм реалити шоу хийж гэдэг юм уу те. Одоо ингээд хоёр дахь харсарнаа гаргаж идэм ийм кино хийсэн дүндээ саналууд байдаг л да. Тэгээд хүлээж аваад тэгээд одоо яг шийдэлт хүрээгүй л байгаа. Одоо тэгээд ер нь бол энэ жин манай хамтлагийн нэг 20 жилийн маш том хүрээг яригдаад байгаа. Гэхдээ яг бид хоёр ингээд тулаад энэ тахта ярьж амжаагүй л байгаа те. Тэгэхээр одоо 20 жилийн хугацаа манай амрагийн тэр би Монгол ингээд цамаг нь гарцсан. Одоо би өөрийнхөө цамгийг гаргаад ерөнхийдөө 80% тэрийг гаргасныхаа дараа хамтлагийн прожектод орно гэдэг яриад байгаа. Тэгээд яг тэрийг бол маш бэлтгэцтэй. Ядад нэг 3 4 дуу ч юм уу 5 хийт дуу гарах хэвээр. Тэрэндээ тэгээ нөгөө үзэгчид фэнүүд маань харсарна хэрэг бисрэлт хийх гэдэг те. Ямар нэг юм. Тэгэхээр тэр урд урдныхаа дуунуудаас сайн ийм бүтээл хийх юм л бас бодож хийхгүй болохгүй. Одоо яарад зүгээр ингээд ийм түүхий хийж бас болох те. Сайн нөгөө одоо эллэж та 90 он 2009 оны одоо залуучууд ингээд хандсан. Уран бүтээл тал дээр болохоор би бас нэг амар нэг ялгаар юм танаа хамтлагд тань дээр ялангуяа амраах дээр ч гэсэн яа ялгаар дүү гэхэд яг одоо гаргасан доонууд чинь яг л тэр темптэй яг л тэрнээс бүр лаг болчих юм шиг. Ер нь утга санаанд хиндээ явдаг тий. Ерөөсөө одоо юу гэдэг юм бэ нэг унсан юм байхгүй. Гандаа ингээд ойролцоо одоо ойролцоо ч гэдэг юм уу тий. Яа тэр сэтгэдэг байна. Тэг ер нь тэгээд мэдээ 92 онд ч юм уу одоо ингээд бүх дуунуудаа ингээд бодоод манай тэр одоо талигач данжи төгөлдөр ах маань хэлжсэн. Та нар одоо гарсан дуунуудаа ингээд буцаагаа сонсоод үзээрэй тэр үг мөг нь аягүй сайн уншаарай. Тэр 90 хэдэн онд чинь одоо инглизний зарилгаас тэнгэрээ суусан хүн чигээл тэр бөө мөргөлтэй. Тэгэл бид нар бүгдийг бүтээн бид нар бүгдийг сүнэн. Ер нь тэр утга нь бол хүн төрлөختөн өөрөө ингэж бүтээн байгуулчаад тэр сүнөөж байгаа нь одоо хүн төрлөختөө өөрснөө ингээд дан байлтай юм уу сүнөөдөгч гэдэг юм уу. Тэгэл ер нь хазаанууд давхар цоорч байна айхтар хаалга. Одоо яг цаорж байгаа шүү дээ. Тийм дулаарлын талмалаар бараг үзмэрчээ авсан гэж хоёр гэл. Ер нь бүх дуугнууд маань ингээд бодоод ахрыг үр бүтээлтэй байна. Эргээгээд ингээд дурсгал тий. Дуу гэдэг бол ер нь тийм үлдэлттэй байх хэрэгтэй. Хэдэн жил явсан гэсэн хэлээд тэрэндээ яг бид тэр болчихсон баярлалын юм болохоор Монголын эстрад урлаг бас нэг юм хууц нэмсэндээ тий. Үгэл дуу буюу тий. Рэп үгэл дуу гэж оруулж ирсэнтэй бас
баяртай байдаг. Тэгээ залуучууд маань ч гэсэн цааш нь маш гоё авч явж байгаа болохоор тийм өшөө бас их бүтээж ингэж яваасаа л яг нэг урлагийн нэг үе байдаг л да. Алтан үе гэж байдаг. Одоо бидний яг үн дээр нь бол тэр хайника гэдэг старсарнаа Виктор Камертон гэдэг Камертон тэгэл бид нар яг Монгол тийм өглөл дуу юу рэп хөгжүүлэл одоо нэг Камертон хамтлаг маань дөрвүүлгээл те нэг Виктор хамтлаг маань яг рок гэдэг юм биш софт рок бас юм байдаг шүү гэдэг үзүүлэлт юм те тэр шиг энэ үе дараагийн үе маань бас юм гоё тесрэлтүүдийг бас хийгээсэй гэж бас хүсэж байгаа зорилгоосоо те тэрийг тийм тесрэлт хийхэд бол бас бид нар бас багч гэсэн хөрөнгөлүүлсэн гэдэг туслаас юм залуучууд гэж хэлээд өгөхөд бол бэлэн байгаа л да. Тэгээд тэгэхээр үнэхээр авьяастай өгөхтүүдээ бас хандж тэ. Next production бас хандж болно тэ. Одоо жишээл одоо юу хүүхдүүд болохоор шууд YouTube-ээс ч юм уу интернетээс ч юм уу тий одоо мэдээлэл тэмцээнд орж байгаа хүүхдүүд бол мэдээлэл аваад тэндээс дагаж бүжиглээ тий дагаж дөрөө шүтлэгэн болно дагдаг гэсэн. Таны үед болохоор юунаас санаа сэтэл авч одоо юунаас уран бүтээлээ одоо онгоцны авдаг тий юу гэдэг тэр бүтээлүүдийг одоо сайхан бүтээлүүдийг яаж төрүүлж авах тийм. Ер нь бол бүтээлүүд хоёулаа сууж байгаа л бичдэг баг. Одоо нэг манай шинэ охин чинь ингээд өнөөдөр тийм их дуучин ингээд цанхаараа нүхтэн нөхөн зогсож хэдэж чинь шинэ 12-оор сонгийн модны доор ганцаар зогсноо ч гэдэг. Тэр за ингээд нөгөө тэн ирдгөө хүлээгээд хад ирэхгүй мэн гэж заавэж байгаа. За хоёулаа бүх баярын тухай нэг дуу ямар баяр байдаг вэ та хүүхдээ баяр тийм наатам аз жаргал гэсэн бүгдэнд нэг яг ийм өөрсдөө юм сэтгэлээс ингээл дотроосоо гарсан юм гэдэг шал ондол байна. За юу хэлмээр нь хоёлаа. За ингээд дуулаа гэсэн үгээр хэлээ. Тэр чинь хэлээ гэсэн тэрийг бичээд шууд аян тэг наан яваад тэнгуутаа аяа хийж байгаа наан за одоо энэ хэдэн таах бүжгийн хөдөлгөөн яваа шүү. Тэр мөрийг бүгдийг нь явдаг. За энэ дээр яг ийм фоз авах одоо ийм хувцастай байвал гоё байх юм байна. Хувцаа бараг шууд зураалаа. Тэгээд нөгөө дизайнеруудтай хамтдаг. Тэгээд бүх юм зэгцээр бид хоёр ч бараг цуг нэг байрлалтай амьдралтай яг уран бүтээлтэй зориулдаг байна. Бүх юм тэгээд хувцас оёхт нь байгаа л энэ нь шүлгэн дээр ингэж ажиллах фонограмма тэгээд өөрснөө ингэ нухаал те дараа нь арай сайжраад халиун дээр очиад халиун дээр фонограмма хийлгээл тэгэл дараа нь дашка ахтар хоолондороо хөхтөнгөр гэдэг хамтлаг байсан юм. Энэ дээр хамгийн анхны манай өдөнч өрхөн бие энэ чойг талхаас авахдаг геймстэй юм тоглож исэн байхгүй. Манай лагууд ингээл яг фонограммын амьд хичээлээ. Тэгээд тэр нөгөө нэг акшн нэг киноны дуу. Ай майнус цогмон хахарч марцаас янз явна шүү дээ. Шуум зүгээр ингээд сонсох биш бас нэг эффект баг. Тий. Нүдэ энэл ингээд баг ингээд төсөөлөл ингээд баг кино шиг юм байна. Эхлэл тэр оршил бүгдийг хийдэг байсан. Би нэг шинэ залууд нэг дуучнаас үе сонссон л доо тэгээ би нэг жоох юм дээр маргалдчихсэн. Тэгсэн чинь би одоо манай ингээд зуурууд гэж ярьж та алтан үеийнхэн гэж ярьсан. Хасарнаа, ариунаа, одоо сараа гэж маргалд тэ одоо Камертон яа ингээд ярьсан чинь зүгээр нэг одоо шинэ залуу хамтлагийн дуучин хэлж байгаа байхгүй. Тэр үед чинь цөөхөн байсан юм аа тий. Тэр үед тэд нар л одоо дуулдаг байсан. Тэгээ цөөхөн байсан болохоор тэд нар одоо од байж чадчих жаа. Тэр үед би байсан бол би чадах байсан гэж ярьж байгаа. Тэгэхээр би хэлсэн байхгүй юу? Чи байсан бол тэд нар шиг сэтгэж чадахгүй. Чи өдөр ийм сэтгэж байгаа юм чи тэр хэмжээнд бүхгүй л дээ. Тэгээ одоо ингээд асууад энэ шинэ залуу хамтлагуудаас та гэдэг одоо ингээд анзааг ингээд харж байгаа шүү дээ. Одоо хин дуулж юм тань одоо яг одоо наамд за энэ яг гайгүй явах юм дээ гэсэн дууч юм уу хамтлаг байна уу? Ер нь байлгүй хөтэй шинэ залуучууд бас шиний хэл бүтээж юм тийм. Яг одоо аюулгүй тэр амьд хөгжмийн хамтлагуудад маш их хөгжиж байгаа шүү дээ. Бидний баг байхад бол бидний ихэнх нь бол дандаа амьд хөгжмөд орцаар тоглолцдог. Тэгээ одоо манай би багтаа нөгөө Пенри ордын цэцэг хамтлаг байсан. Хүмүүрч үү? Тийм анх ритм гитар тоглодог. Тэгээ бас тоглоно клавиш барьц тэгээд хүмүүстээ тэг амтаа Пенри ордын цахилгаан хөгжмийн дугуйлан байсан. Тэгэхээр тэр үед бүх хүүхдүүд дугуйланд хамаарагдаад ямарваа нэгэн заавал секц дугуйланд хамаарах төстэй байдаг. Тэгээд тэр үеийн тамирч гэдэг юм уу те бүгд айгүй сайн байсан. Бидний Пенри ордны яг бидний төгсөлч гэсэн одоо бүжиг драм одоо энэ драмын дугуйлан гэх манай аглууд ой юм аа тэр бүгд байдаг. Фара энэ бүжигийн дугуйлангаас одоо энэ театрын өнөд зөндөө тарцсан. Тэгээ манай цэцэг хамтлаг манай дээдлэлд бас тэр солонг хамтлаг байсан. Тэгээ одоо тэр бүжиг ганаах энэ тэр бүгд зөндөө байдаг л та. Тэгээд яг манай цэцэг хамтлаг гонгууд тэндээс яг бид нар анх 3 дугаар ангидад Пенри ордонд цахилгаан хөгжим сурч байсан байхгүй. Тэгээ манай цэцэгхэн гонгууд Батал байстай юмгаа цогоо тэ золбоо мөхчлөө ингээл бүгдээрээ байдаг. Сайн нэг 25 яваа хот үлчил сонгоо шарах уу. Нэг юугаар болж исэн чинь тэн дээр та бөмбөр дараад
хин дуулаад байваа. Нэг эмэгтэй хүн дуулаад байсан. Тэр чинь нөгөө цэцэг амтлаг байна. Цэцэг амтлаг тэр чигээр тоглосон уу? Тийм, цэцэг амтлаг чинь бас сүн харагдсан холимог ингээд байс таах байлаа тэнд. Та бөмбөр дарж илээ. Тэ өөр хин юм байлаа. Батал таах байлаа. Тэгээд нэг ихч байлаа. Тийм, мөнхчлөө ингээд дэр. Тэгээ ингээд дарсан чи аюу сонио харагдж илээ. Таныг ялангуяа тэр хойно бөмбөр дараад ингээд байж нөө дуулах хүн байх ёстой байтал наатал. Бас нөө байс таа батал таа гэдэг нь чинь тусна өөрөө өстэй юм гээд гайхсан шүү. Харин тэгдээ. Тэр чинь бид нарыг багтаа байсан. Сая хүүхдийн баяраар талбай дээр тэр Апо компани тийм фрута жустай хамтраад хүүхдийн баяраар хүүхдүүдтэй яг тэр хүүхдийн дунд үн төлбөрөөр тоглож өгсөн байхгүй. Ер нь бол радиогийн алтан фонд нь ч гэсэн манай цэцэг хамтын бүх хүүхдийн дуунаар бичвэтэй өгөх одоо багцуудын ордон багангийн багштай баярлалаа. Зарим бүх хүүхдийн дуу гэж манай цэцэг хамтлаг тоглолцсон байхгүй ер нь. Тэ одоо миний ээжийн бөвэн дуу ч гэдэг юм те. Бүгд тэр бүгд байгаа. Тэднийг буцаа сэргээгээ тоглоод тэгээд одоо бас хүүхдийн дууны тийм цомог момгоо гарах гэдэг байна. Тэгээ нэрээ тэр хүүхдийн дуунд чинь бүгд л одоо биднээс төлөв юм авчихсан. Тийм доо штэ юм. Хэдэр чи тийм 2 3 4-р ангитай л багтаал тийм бөмбөрний цаанаас харагдах том гитартай. Тийм багтаал гитар бөмбөр төлөө гэж юм байна. Нэг амар зураг байдаг санаж нэг юм пианород нэг гатаа юм уу? Тэр юм гатаа байсан баха. Тэгээд өөрөөсөө хүүхдүүд том гитар нэрээ барьсан тийм зураг байдаг шүү. Тийм байдаг. Тэрчийг анх 3-р ангитай л багтаал цэцэг хамтлаг үүсгэн байгуулж ирсэн. Төмс ногоо хийх үү? За, харилцсан. Харилцсан шүү дээ. Тоор ярьж байгаа нь гэлцүүлж байгаа юм. За, тиймэрхүү юм хэлсэн. Одоо маадахын уран бүтээл, шинэ уран бүтээл одоо CD-ний ажил авах гэж байгаа. Одоо тий ер нь дуусч байгаа. CD ороод одоо нэг 20 дуутай гаргана гэдэг байгаа байхгүй. 2 CD зэрэг. Нэг нь болохоор хамтгийнхаа манай нэг хамтны гой уянгийн дуунууд үгээд байдаг л да. Тэрийг одоо нэг яг уянгийн чигээр нь аялгуутай тий pop чигээр нэг дуулж гаргах гэдэг. Тэгээ тэрийг тэгээд өшөө шинэлэг одоо би бас гайхаад идэв маадах. Манай охид 3 настай байхгүй. Тэгсэн чи эсээр улсаас галтай дуулаад юу гайхаад байгаа. Чи юу гэсэн үг вэ? Тэр бас дуун бас дуусамж те. Тэр биднээс аялдаг болоод сууч тийм болоо. Тийм нэг аялгуу бас чухал байна. Ер нь тэр 90-ад оног чи бидний анх гарч ирсэн сүүлийн одоо би тэр нөө иргэн дурсах вэ гэдэг шинэ тоглолт хийсэн л дээ. Тэр нөө 90-ад оныхоо бүх хит одоо дэтэм шигтгэхээ тэр үеийнхээ хит хөтөлбөрөөр гаргаад тэгээ UB Palace 2 өдөр тоглоход маш их хүмүүс үзчихсэн. Тэр нөгөө амьд төвчмийн дууралт гэдэг үү? Тэр 90-ад оны тэр аялгуу бол маш гайхалтай байна. Одоо бол тэр дуулахдаа бүх дуунууд нь гоё. Яг одоо дээр үеэр бол бооны маба гэсэн үг байна тийм гоё юмсан. Тэднийг ингээд яг CD болгоод тэгэхгүй бол тэр гоё дуунуудыг сонсох хэрэг зүгээр сонгож авах шаардлагатай. Яг сонсох хэрэг байдгүй зүгээр тэр юм уу тийм кассетэн дээр байсан байхгүй. Тэгэхээр тэрийг цомог болгоод тоглоод одоо нэг DVD мэрийн хадгалах тийм ажиллагаа. Тэр чи одоо нэг ёсны архив болж байгаа байхгүй. Тэр одоо нэг рок-н түүхэнд тиймчтэй ийм гоё хамтлагууд байсан. Ийм хин дуулдаг байсан. Тэр сэтгэлээс гарсан тэр үеийн дуунууд бол ер нь тэг хизээч мууддаг хуучирдаг юм шиг. Тэг хизээч дуулсан. Айгуу гоё байгаа. Тэг ямар бидэрч одоо 20 жил болж ийм их чинь одоо энэ шинэ жилээр баяр наадам ч юм уу те найзуудтай явуулах юм байна. Дуу мөн ад жаргалаа гараад дуулахад хүмүүс бол тэгэл буулгах. Аваад ингээд алгадасаа дахиулжээ сарж байгаа. Сүнжингээр яг таныг авах гэж яах гэж наан авчихсан гэсэн. Гадаа ингээд мангар олон хүмүүс ирчээд буцаад орчооч гэдэг уугаад тийм сэтгэл зүрхэнд нь хүрсэн. Тэгээд тийм яг сэтгэлээс гарсан дуу гэдэг чинь шалгамдал тий. Тэгээ өөр хүмүүс өөр сонсож байгаа хүмүүс нь сэтгэлээрээ сонсон тий. Тэгээ ер нь их альва юм хийхдээ юм сэтгэлээсээ хийх хэрэгтэй. Дуу бүтээхдээ ч гэсэн ямар утгатай дуу ба зүгээр нэг юм хүнээс үг аяавал нийлүүлэхтэй биш. Би юу дуулах гэдэг ямар утгатай энэ дууных нь үр бүтээл ардаа юу үлдэх ёстой юм те. Залуучууд дуу хүүхдүүд дуу одоо нийт их орондоо ч юм аав ээж дээрүүлж байгаа тэр бүгдээ бодож хийх ёстой байна те. Тэгээ бид гадаад дотоодор бас их тоглох нь тэр залуучууд маань тэнд байгаа хүмүүс маш гоё хүлээж авдаг байхгүй те. Тэр эхний дуу эхлээл манай концерт дуустлаа гэх бүгд бүжиглээд гоё энерги авдаг. Тэгээд тэр хүмүүсийн маань хамгийн гоё шагнал нь болохоор бид хоёр
тийм урны алга дашилт тэгээ өгөөд одоо хоёрын дууг сонсоо цаашаа энд одоо ажиллаваа тий сурч хөдөлмөрлөхөд бол маш их ирч хүч авлаа гэдэг л дээ тий. Тэрэнд маш баяртай байдаг. Сүүлд явсан уу? Ер нь 9 оноос нэг Европоор ирсэн байна уу. Тэрнээс хойш нэг яваг байгаа. Сая бахан ажил яагаад тэгээд продакшны ажил. Продакшн маань бас нэг караоке төрөл рүү ороод байгаа. Караоке төрөл яваад сайхан манай гүйцэтгэх захирал Бомбардуу яваад Солонгост ч Комьонг гэдэг компани байдаг шүү дээ. Одоо караоке маш үү. Тий. Тэрний албан ёсны санаач нэр караоке жишээ бас сайн дуулалт муулалттай тий. Караоке дууд бол тий яг караоке дуунуудыг хийгээд байгаа байхгүй тий. Одоо нөгөө дуулалт бас гоё шүү дээ. Би next production чинь бүх одоо нэг караокены бүх дуулал. Тэг яг нэг ягаараа гадуу сонссон байна. Нөгөө нэг яг ориг програмтай. Босноо караокены чинь мотор нөгөө дан ноотод дагцсан ч юм уу байдаг. Ноотод ихэлтэй биш. Ингээд дагцсан ч юм уу тавгалцсан гэж юм. Тавгалцсан ч юм уу тий. Тэгсэн чинь юу болох танах юм бол яг ингээд юугаар оргиор явд юм дээ тий. Тэгэхээр нэг дууж байгаа дууч хүмүүсийн дахиад шинэ салбар нээсэн гэсэн тий. Тий ер нь бол манай BB-гийн караоке байдаг шүү дээ. Тэр модны үетэй бараг лаза. Тэгээ саяхан нөгөө шинэ салбараа нээсэн. Тэр нь болохоор Bricks Night Club-ийн урд залуучууд зочд дуудлага гэдэг шүү дээ. Дотроо хоолтой. Тэрний баруун уртад тийм 6 виг гөрөөтэй. Тэгээд яг тэр караокенд болохоор нөгөө хамгийн сүүлийн үеийн яг Комьонгийн гаргаж байгаа ханаг төхөөрөмжүүдийг хатгаж байгаа байхгүй. Одоо жишээлбэл нэг өрөөнд ч одоо караокенд 2 микрофоноор дуулдаг. Манай тэр юунд 4 микрофон байдаг. 4 зэрэг дуулна гэсэн үг байхгүй тийм шиндэг. Тэгээд одоо яригч гэхэд бол хамгийн сүүлийн үеийн намтай бастай нэг өрөөндөө 4 яригчтай ч юм тийм. Тэгэхээр дууралт бол ингээд нэг дахад цаал юм чанга манг биш. Яг ингээд жигэд тааруулахад яг юм дүүрэн машинд нэг дуурцдаг surround гэдэг. Нэг тэр шиг тийм гоё. Цэвэрхэн дууралтай. Ер нь бол нэг дууралтыг л юм хэмлээд байгаа. Үйл ажиллагаа эхэлсэн байна. Тэг ер нь эхлээд одоо нэг 3-4 л хонж байгаа. Тэгээ тэрийг нөгөө хоолтой болгоно л да тийм. Тэр нь болохоор юу болчихж байгаа. Сайхан шаарсан дахиад уралтай шүүлмэл гэдэг юм тий. Тийм юмнууд хийгээд тийм нэг караоке лаунж байгаа тий. Тэгээд очиад үзээрэй тий. Нэг дуулаад үзээрэй гэж бас үзэгтэйгээ урмаар байна. Цаанаас бас өөрөө бас дуучин болохоор тэр нэг дуулалт муулалт бүхнийг мэдээ. Нэг караоке маань ч гэсэн бас ондоо тийм бас караокенаас тийм. Ер нь бол шал ондоо байхгүй микрофон дандаа солонгосын юмуд микрофон гэдэг муу микрофонтоор дуулахар чинь өхний дуучид хоолойг нэг авч байгаа махлаа хийдэг гэж ярьдаг байхгүй. Дуунаа ингээд гарахгүй ингээд тэр цаанаа. Тэгэхээр сайн микрофонтой, сайн диффузер, сайн өсгөгч, сайн техниктэй байж айгуу гоё байна. Тэр зөв дууралтаасаа тэгээ хүний нөгөө нэг чихний сонсголтын дисплейлүүд байж хит өндөр бол хүний чихэнд ядаргаатай. Тэр бүгдийг харуулсан байдаг байхгүй. Манай таглах уу? Тий. 4 микрофонтой гэдэг нь гол. Тэгээ 4 яригч. Дууралт бол сайн. Тий. Ер нь тэгээд ялгааг нэг очиж сонсч дуургаж ажил мэднэ л дээ тий. Bricks-ийн яг Bricks Night Club-ийн урагшаа залуучууд зочдлууд гэдэг. Тийм. Тэрний баруун урагшаа яхад BB Karaoke Lounge гэж хаягдсан. BB Karaoke Lounge гэдэг. Дотроо lounge-тай. Тийм. Тэндээ ингээд суугаад хоол идэх юм уу тий. Тийм байна. Зэнийгээ жоох ингээд гоё хацуулаад хүмүүсний гэрчлэн шал ондоо биш үү? Ер нь сүлний хоолыг жоох юм хондоо ингээд жишээ махан юу юм гоё. Тий. Дуунгод жоох нарийн ихгүй дуун ч удаан болдог. Тэгээ ногоогоо сайхан. Энийг амтлагч хийх бол нэг дургу. Тийм шүү дээ. Би шүү дээ. Саяар битгаар ярьжлээ. Таны гарын хоолыг идээс авцсан шүү дээ. Наад амтлагч яг уу сүлний амтлагч одоо тэгсэн чинь за хадаа хийцаа. Өөрөө нь оргоор нь явуулчих. Тийм ер нь натур зүгээр. Тэгээд манай ээж айгуу гоё хоол хийдэг байхгүй. Тэгээд ээж хоолыг хараад манай сайхан хуурж байгаа л. Тэгээд ээжийн хоолыг идэл өсчихэрч бас тэр хэд оргийн хоол авах хэрэгтэй тий өөрөө. Мадах айгийн бондох тий бондох. Үгүй шовдорн шүү дээ. Зүгээр шовдорн шүү дээ. Тий шовдорн. Яг миний дээр нэг ах байдаг. Тэ айдын том. Тэ миний доор 2 дүү. Тэ яг миний доотлох айдын ганц охин. Тэгээ бамбар айдын багна гэдэг. Би шовдорн нэг. Тий. Тэрч одоо шууд айлын баг шүү дээ. Эсвэл аймаа том. Тэр хин ах нь нөлөө. Хөдгөө ах нь гэж ярьд юм л шүү дээ. Өөрөө хөдгөө байхгүй бол би ах нь гэдэг. Нэгдээ. Тий.
Гэхдээ ихэр хүмүүс ингээд яг нэг мэдрэмж байдаг. Одоо чамайг чимхүүд төмрөөд юм мэдчихгүй. Яа, Кришэг яний байсан. Ингээд дотоод натуудахаар ингээд боцоод байгаа. Тийм байдаг. Жохон мэдрэмж байдаг байхгүй. Шүд өвдөн гутал дагаж идэх ч юм уу, маргааш нь идэх ч юм уу, хүүхд болчих. Толгойд маргааш нь ханаа зүгээр маргааш нь ч юм. Аа нэрээс дараатай. Аа тийм. Аргагүй нэг хэснээс хоёр угдаа гарсан. Чи баяжгууд төмрөө бас хамт мөнгө ороод. Амар юм байна. Нэг л баяжгаа байна. Маадаг ихэр байсан бол яана. Ясаа хийчихв аа. Маадаг ихийг үтээ. Маадаг ихэр байсан бол тэгвэл амрах байхгүй. Яа. Энийг яаж цуглах вэ? За та шууд юу вэ? Освэн. Тий. Энэ нэрээ манайх ингээд өтгөр бүтээгдэхүүнийг авдаг байхгүй юу? Аа. Нэрээ махайг үнэтэй болчихжээ. Сая 10,800 үстэй хэлмах. Тийм. Чөтөө юу гэсэн үг вэ? Та хэрэг дэлгүүр гэр орны одоо нэг бараа хоол үсний хэлцүүлдэг. Ер нь урд нь бол их явдаг. Одоо бол явдаг болсон шүү те. Явж байгаа те. Өөрөө явж мэдэрч ингэж те. Өөрөө сонгох хэрэгтэй юм. Тэгэхээр энэ нэвтрүүлэг хийснээс хойш энэ мах цахны үн 1,700 г нэг юм үүсэж мэддэг болчиход аюу үнэтэй болсон байна юмнууд. Үнэтэй. Далах ч одоо 7,800 болсон баг шүү. Далах чинь тэгээд янз бүр л да. Одоо тэгээд нэг үеэ бодвол тэр картын маргааны үеийг бодвол тэгээд сонголт аюу ихтэй болсон юм те. Тэр юун дээрс. Ном юу хорлоо гэдэг шиг юм. Яваач нэг бол ийм амархан ингээд хоёрыг бол ингэж ингээд горыг ингэж чадахгүй шүү гэдэг шиг л. Сэр аваагүй юм би сэр хугалд үзүүлдэг байж тээ. Сэр өгөхгүй. Сэр байхгүй. Ингэж авч байгаа ингэж аваад. Тий. Дал малыг бол би ингэж барьж хуруугаар тоочих юм байна. Ер нь тэгээ хамгийн натур бол чинь нэг мөрөлтэй шил буюу цөв мөв юм байгаа. Хөдөө баригаа дээр явж байгаа те хамгийн юу чинь юу байх вэ? Ер нь тийм цөв мөв сайн. Хэлдэг бас ногоо юу гэх юм болж орсон. Хэд хонсон мэдэхгүй те. Тэр гурил мах бол гайгүй шүү. Хоолны хөнгөнгө бол гайхалтай. Манай аппет явж авдаг бол дээрээс нь давал бас гоё гарч шүү те. За. Өглөө та хоол үзсэн үү? Би юу? Үгүйс энэ нэвтрүүлэлт идсэн дээр юм байна. Би ер нь би бодвол та юм би эрүүл мэндийн аюул шалтгаалдаг. Тэ? Ер нь таныг ер нь ажихад ер нь бол тийм нөгөө нэг бүжгийн хөдөлгөөнтэй байсан чи ер нь хөдөлгөөн хүнд хамгийн чухал байхгүй. Тэгээ нөгөө яаж өгдөг вэ? Хөксөрж өгдөг, хөшиж өгдөг гэдэг шиг тийм. Хөдөлгөөнийг маш сайн. Ер нь хөдөлгөөн маш сайн хийж чаддаг л гэж боддог шин. Харин тэгдэг санагдсан. Гимнастик бол хийх дуртай. Ерөнхийдөө нэг өглөө босоод ч юм уу те гар дээр ингээд нэг 50-60 ч юм уу хэмжээгээр ингээд сүнээх цаар бүх үений юм болчих ажиллаждаг байхгүй те. Тэгээд та бидний ялгаанд амдаар битгүүр ингээд бүзээ юм чинь та бол ажилладаг тийм шүү дээ. Насны ялгаа чи идтэй би идтэй. Амдаар байгаа байхгүй. Тэгэхээр хөдөлгөөн маш их хийж хэрэгтэй. Ер нь залхуурахгүй те. Болж игэл гүүн гэдэг чинь тэгээд манад явахдаа нэг том паркууд байхгүй гүүхэд хэцүү. Тэгэхдээ юм бүлтийн зам тэмдэг байгаа. Паркстас мадах парк руу өчтөр би явлаа. Хүүхэд дагуулад 4-1 л байгаа шүү. Тийм те. Тэр бас гайхлаа нөгөө орохдоо мөнгө өгж ордог 1000 өгж орж байна. Чин бас нэг үндэсний хүрээлэн одоо тий монголчуудын маань ганц очдог байсан газар тий. Чинь ингээд ороход тоглоомууд нь айгүй сайхан тоглоомууд байна л та. Гэтэ цөөхөн болчих. Ерөөсөө 4-1 талд нь барилга барай хийсэн. Одоо тэгээд ингээд шинэ хуралж эхэллээ. Тэгээд шинэ гарсан гişүүдэн маш их хийх байх гэж бодож байгаа шүү дээ. Тэгээд залуучууд их гарсан байлаа, эмэгтэйчүүд их гарсан байгаа. Тэр бүгд маань ингээд одоо миний бодлоор л нэг улсын их хуралч юм нэг юм эргэлт хийсэн байх гэж бодсон шүү дээ. Шинэ юм төсөө шинэ хүмүүс гарч байгаа юм чинь шинээр санаачилж хийх байлгүй дээ. Гэтэ хамгийн гол нь ер нь бол эрүүл мэнд гэдгээр тэгээд энэ олон байшин барилга барихтай биш энэ цэцэрлэг паркуудыг маш их барьсаа л гэж боддог байхгүй. Одоо баруун Европ юм манайхаас өөр орнуудад гоё шүү дээ ингээ бүгдээрээ те. Ингээл парк дээр ингээл гэр бүлээрээ суугаад налаагаар шиндээ тоглоод хоол ундаа идэл айгуу гоё байгаа байхгүй. Тэгээ тим юм их л басаа тэгээд хүүхдүүд манай багаасаа бас нэг амтмэнтэй хайрлуул те. Амтны хүрээлэн энтертэй ч юм амтнтай ингэж харьцуул ингэх ёстой энэ бүжинг энэ гөлгийг ингэж хайрлах ёстой гэдгээс нь явал бас тэ бие биений юм амттай хайрлахад ирээдүйд юм хүнийг ингэж хайрлаж сурах юм болов уу гэж бодоод байгаа.
тий. Тэгэхээр амтны хүрээлэнтэй болоосоо байхгүй юм шүү нэг бодсон чи. Байх үүсэх хараа юуж байхгүй. Урд нэг биогийн тишээ үздэг байсан шүү дээ. Тийм зайлсангийн бас нэг амтны хүрээлэн байсан шүү дээ. Тасмас шуун чанман биднес хүүхд тогтоо үзүүлдэг. Тийм. Одоо бүр огт юм байхгүй юм шүү. Байхгүй. Тэгээд энэ жилийн сонгуул гэдээ ярихад би зүгээр яг нэг цуу яриа сонссон л доо. Хасанаантлын дуучин маада мэр дэвших гэж байгаа гэсэн. Зүгээр тэр сонсдог тань руу уцтай асуусан шүү дээ. Та нэр дэвших гэж байгаа юм уу гэсэн чи та үгүй хэндэгж юм гээ. Тэгээ нэг талаараа би бодгоо сая манай жавхлан маань өсөлтлөө шүү дээ. Жавхлан маань өсөлтөөд яхав. Явлаа. Тэгээ нөгөө талаараа бодвол нэг одоо урлагийн гарсан ч дээрч юм шиг. Тэгээ юу гэдэг ядаж нь урлагын гайгүй болчихно. Тэгээ нөгөө талаас одоо урлагийн өмч аягүй сэтгхүү фантам одоо юу гэдэг аим сэтгхүүтэй хүмүүс сэтгэж байгаа шүү дээ. Ийм хүмүүсд гараад бас нэг талаа зөв ч юм уу. Өнөөдөр 76 гээд гişүн дотор өнөөдөр улсыг хөдөлгөж байгаа юм чинь ондоо стилний ондоо тий юу гэдэг ондоо тийм характертай ондоо тийм хүмүүс санал бодол зөвлөж тэгж нэг маавар гэж би боддог байхгүй. Тэр нь урлагийн нэг хүн байсан дээр баха. Тэр сая манай бүхөөс нэг хүн бас байгаа даа. Тэг ер нь бол хинч дэвшин өөрснөл чаднаа л гэж байгаа бол өөрснөл дэвшсэн шүү дээ манайчтай арчсан орон болохоор тий чөлөөтэй юм чи. Тэг яг одоо хүн өөрөө хийж чадна гэсэн юм байхгүй. Зорьсондоо л хүрэхин төлөө явах хэрэгтэй. Тэгэхээр чаддаг л хий байгаасаа л гэж боддоо шүү дээ. Миний бодлоор би бол өөрөө тэг юу хурал мөрлөхгүй одоо урлагт нэгэнтэй л холбогдсон юм чи тэр урлагаараа л явна. Тэр юу их хурал мөрлөж тийм биш зүгээр их урлагийн салбартаа ч юм уу тийм яамдаа ч юм уу тийм ажил нөө гэхээр тий. Тэгэхээр хүмүүс залуучууд маань байлгүй байх тий. Хүн урлагийн хүн гэж зөвхөн урлагаар хийх биш шүү дээ. Тэр чинь адилхан хүн сэтгэж ийн бодож ийн өшөө гой юм сэтгэж байгаа болохоор тэгээд арт хүн маань ингээ сонголтоо хийдэг болохоор арт хүн маань хин бэ гэдгийг сонгож байгаа гэж бодож байна. Эргээд 20 жилийн дараа Тарсаламжийн дуучин маада ямар хүмүүс сууж байгаа вэ? Юу хэлсэн сууж байгаа вэ? 20 жилийн дараа тэр ихтэй тааж байна. Юу ч хийж магадгүй би таашгүй. Тийм юу ч хийж болно шүү те. Гэхдээ ер нь хүн зоригтой байх хэрэгтэй, мөрөөдөлтэй байх хэрэгтэй те. Би тийм юмд хүрнэ 20 жилийн дараа ч юм миний дотор юм байж л байгаа хэрэгтэй. Би инкиндээ тэрэгний наад захын лагч чинь те. За би одоо хөөхд өнөр өтгөн болвол байр саваад солих юм байна. Өөр гоё агаартай газар гарах юм байна ч гэдэг юм уу те. Тийм гэд шин зорилгонууд зөндөл байгаа л да. Тэ би одоо эдэн ийм одоогийн продакшн маань юм байна. Компани болно. Цаашаа ийм гэж өргөчих юм байна. Би юу хийж өтөх одоо ийм хийх юм байна өшөө. Ингээл цаашаа тэлээд ахыг л бодох шүү те. За гурлаа зургуу. Гурлаа тгий. За манайч одоо спонсор байхгүй. Хамаагүй брэнд юм гаргаж ирж болохгүй. Би юуны тэр гурлал гэж хэлж болохгүй шүү дээ одоо. Яг бодор гөрөө явж байгаа. За би энэ гурлыг доороос хий та. Энэ доороос бүгдэн юм байна. Хэр их гурлах юм бэ? За яг 3 өний порт. Та гурлаа таслана гэсэн үг үү? Таслаад скул нэг жигнэ гэсэн үг үү? Таслахгүй тийм ингээд яг илдээд ингээл ягаал томоор нь тавина. Харуулнаа. За үгүй шүү дээ. Энэ босно. За болно доо. Тэрсэн гайгүй. Өөрөө нэг гурал тавьчихгүй. Өөрөө нэг зүйл. Би дэвтээс ус байгаа. Шууд ингэ бэлдсэн байгаа шүү дээ. Тийм. Гараа жоохон зайлж уугаач тий. Ой шийдчихгүй. За. Энэ нөө микнууд ингэ айгүй олон сараалцсан байгаа болохоор. За. За гурлаа тавьсан. Энд тэгээд хоёр хэд нэвтрүүлэг нь болчихлоо. Тэр 10 дахь нь 9-өөс 10 дахь нь болж байна. Оо зэ. Энэ доороо нэг эмхтэн авсан дээр юм байна оо. Жижиг шажиг юм айлгүй даа. Гэр нь хэр хоол идэв мадах. Ер нь хоорыг сонирхолтой л та тий. Гэхдээ заримдаа ингээд жорын нэгсгээл те. За ийм хийвэл гоё юм байна. Ийм гэсээр хит санаа алдалаа. Хит юу сони амттай болчихсон юм л да. Санаа тавиад гаргана тий. За ингэчүүл зүгээр юм уу гэл ингээл бодоод. Гэхдээ ер нь хоол их дуртай зүгээр гоё шүү дээ бас ингээл тий. Би ч бас гэртээ айгүй хоол их дуртай. Шинийг санаачлах айгүй дуртай. За энэ маань тавалсан ба. Тэр нөгөө жоохон шилэн нэг тий. Синк хамтлаг өгдөө шүү дээ. Тэрний инкуш ороод биднээс анхудаа наад нь хоошрог хэлээ. За. Гэсэн нөгөө хоошрог ингээд гэртээ бол ингээд гараараа нөгөө махын амсцсан ингээд манай ээж аавч ингээд болж нөгөө тэгэхээр бас зургатаар гарч байгаа юм соёлтой бос их үү. Шилэн нэчих тий. Соёлтой юугаад тосоо галаж байгаа нь шарахгүй юм хаа. Тэгээ шаргаар ших
Гэтэл аваад би зайгүй шиг амсчихаа өгсөн. Ингээд шүүрхий туснаа хэлжсэн. Тэгсэн чинь гоё болж чинь. Тэгээ би энийгээ дурсан чинь. Тэгээ нүр тэргүй болсон. Тэгээ хоолны нэвтрүүлэгч яг тэгэхээр л айгүй юу юм бэ? Гэнэ шүүрхий мах юм. Гоё зүгээр болсон. Тэгээд дараа нь үрд нэлсэн чи одоо хүн үрд авчирчаа тэгээд хүний доктор эвгүй байл. Уг асуудал юм байл шүү. Тийм ээ. Наадмаар одоо та яаж барилгах чинь? Наадмаар одоо сайхан лагер дээр л очиж морхог хийндэ гэл бодоод байгаа шүү дээ. Тэгэл гэр бүлээрээ ээж дүү юм уу те гэрийнхэнтэй тэгэл продакшныхантайгаа. За одоо завчсан. Манай энэ каран цай эвдэрч. Оо. Тэгээ юу. Эвдэрсэг. За энэ махыг хий. Тэгээд хоёроос нь юу нөр? Осгоор ч одоо энэ нэвтрүүлгийг хийгээ. Дээр нэг Авакси гэдэг нэг хувьцааны компанид би нэг менежер хийж байгаа. Тэнгэрээс орны картны компани сайн байсан. Картны компанид байгаа. Тэр хувьцааг та хэр ойлголттой. Би бас нэг тайлбарлаж өгд юм билээ үстэй. Аваа 1072 шиг хувьцаа гэж байгаа штэ. Тэр хувьцаа чинь одоо нэг настай усуд өгдөө штэ одоо. Бидний хийж аваад шууд зарч эсвэл нэг их орондоо хөдөлтөж те ингээд нэг өгч барьчих гэдэг байгаа штэ. Тэр дэлхийн зах зээлийн хөрөнгөний биржээр болохоор нэг шиг хувьцаа маань хэдэн доллар вэ? Ямар ч нэг үнэтэй $300 юм уу $400 ч юм уу. Тэр хувьцаа Монголын хувьцаа. Одоо энэ нэг бидний хувьцаа штэ. Байдлын хувьцаа тийм үнэтэй байгаа юм билээ. За. Тэгэхээр та 1000 хэдэн юугаа үзэхэд 1072 хувьцаа үзэл бараг гой дөрөв байхгүй. Тэр энэ хувьцаанууд одоо монголчуудаа хандж илгээд ерөөсөө борлуулаад ус нийгэмдээ зараад тахгүй. Тэ? Өөрөөсөө тэрийг хувьцаагаараа тоглоод өөрөөсөө хувьцаагаараа тэр хувьцаа гэдэг чинь бараг өв хөрөнгө болоод явчихж байгаа байхгүй. Тэгж байгаа юм билээ. Би бас нэг сайн хувьцаа мэдгүй сайн хувьцааны компанид л ороод нэг менежерийг байж хаад хувьцааны мэдтгүүнүүдийг авч байгаа байхгүй. Тийм тийм. Яахад шал ондоол юм билээ. Сайн таниулж өгөх хэрэгтэй л дээ хүмүүс нөр нь тий. Энэ талаараа ихтэй шүү ийм байгаамаа гэдэг тий. Нэвтрүүлэг хийсэн. Одоо ингээд 10 хүний хувьцаанаас 10 хүний 2 хувьцаа мэдчихэж байгаа шүү дээ. Ерөнхийдөө бус нь 8 мэдэхгүй хувьцаа гэж яг юу дүн цаасны юу гэдэг ойлголт байхгүй. Тэгээ энэ талаар бас нэг хүчүүдэд бас нэг телевизүүдтэйгээ ярьж байгаа нэвтрүүлэг хийгээд тийм тий. Тэгээ мэдээлэл авчвал хүмүүс нэг одоо эргэн баян бол гэдэг үгнүүд чи гарч ирж штэ одоо. Тий. Мэдээлэл маш чухал байгаа л да. Гэхдээ хувьцаа гэж юу гэдэг нэг цаасаа за хизэн жавдын тэгэл урд нь баха хувьцаанууд байсан шүү дээ. Тэрний хувьцаа тэд нар тэгээд одоо хаашаа чалгуулсан тий. Энэ шүлээ нэмэхгүй яав. Зүгээр. Аа тэгээд жоохон бослоход дараад нь явчих тий. Жоохон дараад нь явчих тий. За наач ястай тэр өнгө мөнгөл ондоо амтгчгүй байж зөө. Тий. Маадах дүр нь тийм хөлтөм тохиолж ирсэн ингээ тайз майзан дээр байх үед мөн. Зөндөө штэ тэр тухайн тохиолд тий. Тохиолдол явчих. Хамгийн яг сэтгэлд ойрхон одоо санаж байгаа юм байна уу? Хамгийн ойрхон. Яг энэ тулчгаар сандгам юм болов. Тий. Санхараа хэлий. Санхараа ахраа санхараа. Ахраа тэгсэн штэ. Ингэсэн юм биш тэгэл. Одоо 20 жилээ одоо хийх тоглолт хийх одоо бодолтой юу? Тэгээ талбай дээр бас тоглолт хийсэн шүү дээ. Сая талбай дээр тоглолт хийсэн. Нодлонгийн наадмаар л. Тий, нодлонгийн наадмаар тоглолт хамаг тий. Өнгөө тоглолт хийсэн шүү дээ. Тийм бид их өрөндөө хайртай. Жил болгон тэгвэл болдгүй юм надаа. Ер нь тэгээ жил болгон дээр Улаанбаатар үдшгээд болдоо шүү дээ. Тэрэн дээрээ юунууд яадаг баг. Наадмаар тий. Тийм шин олон хамтлагууд ягаал. Тоглоал яат юм билээ. Арай хатуу зорцсон. Ер нь хатуу байх. Ястай л доо. Тийм үү. Одоо төлөвлөлт л дээ. Тий, одоо нэг зөөлөх арга нь шүү дээ. Ингэчээр зөөлөрч байгаа. Амарж байгаа. Тий. За би хоол ихтэй уг нь бол тавгаж байсан. Тэгээ одоо хоол ихтэй муу болчихжээ. 8 жилийн өмнөх юм чи. Одоо амраах маань юу гэж юм? Амраахын нэг цомог гарцсан. Би Монгол хүндээ цомог гарцсан. Таны цомгийн нэр? Харин одоо тэгэл Тэнгэр Монгол газар гэж нэрлэлт юм л гэдэг юм л да. Тэнгэр Монгол газрын хамгийн сүүлд нэг шин дуу байсан баг л. Тэр нь Тэнгэр Монгол газрын төрийн бас байгуулга ба. Тэр нь үг нь болохоор тэр нөө бөө хүний үг байлаа л дээ. Тэ улаач хүний. Тийм тэгээ Тэнгэр Монгол газар
гэдэг тийм ном тууж нэг бас их эзэн хаан эргэж ирв гэсэн тийм их эзэн Чингис хааны айлдуураас гэсэн тийм хэсгээс нь аваад дуу исэн байгаа. Тэр нэг сэтгүүл үдчихсэн чинь айгүй гоё юм уу гарцсан байсан байхгүй. Тэгээд тэр доор нь төрийн бис байгаа л бахан би уцтаад энэ айгүй гоё үг байна таалагдчих би энэ дээр дуу юмэр гэдгсэн нөгөө тэгээ хийгээд хайгаар тий. Тэгээд окей саналтай ийм дуу Аримжрокийн нэгээд тэгээд окей Аримжрокийн нэгээд би сайхан дуулсан байгаа. Одоо YouTube дээр тавьсан байгаа. Тэнгэр Монгол газар гэх тий. Мессеж бичдэг шигээ бичээл ороод тий үзгэл байгаа тий. Тэрүүгээр нэрлэлт юм одоо клипээ одоо хийж эхэлчихлээ. Урд нь хийгээ гаргачихээр бас нэг сонгуультай холбоотой юм шиг болчих гээд хайрын дуу тэгээ тий. Аль нэг намын ч юм аль нэг юуны дуу болчихсон гэх. Тэгэхээр бас хөтемжтэй байгаасаа гэсэн тийм одоо энэ наад бол зүгээр тий. Наад мөнгөрөөд гоё гаргая гэж л бодоод тахал та. Тэгэхгүй л яг юм Тэнгэр Монгол ч юм уу тиймэрхүү юм сонгуультай л холбож болно л доо. Тэгээс нам бус гэсэн юм уу? Нам бус. Тэгвэл бас зөв бодолтой шүү. Өнөөдөр нэрээ бас тгээ гаргачих бас нэг хуучин мөн хуурхаа гэдэг шиг тий. Нэрээ тгээ гаргасан нэрээ өнөөдөр сонгуул болонгууд бүгдүүдтэй байжаа нэг их орны дуу. Сонгуул болохоор нэг гоё шин орны дуу. Сонгуул болохоор бага хүмүүстүүдийн тоглолт талбай нэмэгдээл. Тэгээ сонгуул дуусна мөнгө болгоно харьцааны гоёолоод хаалгад авшгүй хорооны дарга маргаж хаалгад авшгүй санаа. Сонгуулсаа битээ хоцраарай. Чи санхүүн ороод ирж байгаа болохоор хүн бүлгийн юм хийгээд байгаа. Тэгээ уцмуцаар үрдмээ. Уулын тэгээ би боддог 4 жил нэг болдог сонгуульд юм урлагийнхын тий тоглолтын нэг оруулчихсан. Тэгээ оруулсан бол тэр чинь урлагтай том хөрөнгө оруулалт хийж байгаа гэсэн үг байна. Тэр энэ тэнд очиод дууллаа урлагийн мөнгө авлаа тэрүүгээр яг хуу өөрсдөө уран бүтээлээ тий дахиад гоё юм хийх. Харин би тгээсэй гэж бодож байсан. Өөрөө бас жоохон урлагийн жоохон хэлтэрхий болохоор тэгсэн нөгөө дээр юм тийш тийм. Тэгэхээр урлагтаа л хөрөнгө оруулалт хийчихсэн. Тэр чинь нэгдүгээр хоёрдугаар хүмүүс айгүй ингэ цуглана. Тэгээ айгүй үзэн тэгээ тодорхой санал бодлоо хэлнэ. Тэгээ одоо нэг гишүүн ирлээ гин гутал бүгд ярилцлаганд орно гэдээ бүгд тэгэл хүмүүс уу тэр дунд нь 2 3 хүн юм ингэ суудсан эмээ өнөр суудсан тэгээ нэг хэдэн суудсан харж идэг байхгүй. Тэр үед чинь болгоно урлагийн хэрэнгүүд нэгэнд амар олон хүн зөвлөрчөнгүүд тэгээ тэн дээр нөгөө гишүүн үгээ хэлж идэг юм хөтөлбөрөөр ирж идэг тий. Тэр нэг сургууль семинарт ингээд лекцэнд нь суух гэх хүмүүс байхгүй. Гишүүнээ гэхээс илүү урлагийнхныг харах гэж хүмүүс аягүй хэлсэн. Би бас нэг муухагаар бодоход зүгээр манайх улс төрийнх биш болохоор би бас нам бусдаа бодоход энэ автоматчлан сонгуул явагдаад байгаа юм уу хайшаа гэж боддог болчихлоо бүсгүүлтэй. Яагаад тэр хүмүүс цуглаа санаа бодлоо хэлэхгүй байгаа шүү дээ. Ерөнхийдөө бөөнөр ингээд цуглаа тий. Гишүүнтэйгээ уулзаад ийм ажил тавьмаар байна, ингэмээр байна, тэгмээр. Ер нь бол дүүрэгт нэг амар олон цуглаж ирсэн юм санахгүй юм байна. Би л анзаараагүй энэ сонгуул юу ч болоод өнгөрсөн бөө мэдээ. Сонгуул Монголоор яриад явах бай. Өнөө та нар ямар сайхан болчихвоо. Сайхан өөх ингээл өөхөр иддэг бодох. Өөх баг идэх шиг юм тий. За миний идэх өөхнүүд байна да. Өөх бол гахаа өөхөр байгаагүй. Тэгээ сүдний өөх мөхтэй холстрын ер нь багтаал байгаарай тий. Онны махнаас өхрийн махнаараа амттай байдаг юм гэж тий. Юу онны махчууд таргалуулдаг гэнэ л дээ. Өхрийн махчууд нэг таргалуулдаг юу? Тэгж яриад байдсан шүү дээ. Өхрийн махыг намайг хөөе гахаа энэ төр бол тий. Хүүхд доод хамаагүй ингээд холиод иддэг ус. Одоо бас ингээд жоохон ингээд нас яваад тэр ингээд аль шимтэй, аль нь тослог ихтэй, аль нь юм. Нас яваа. Нэг юм нас яваад одоо. Эсвэл түрүү нас явж байгаа би ч нас явцгаа. Хоёр одоо нас яваалах юм тий одоо. Хамгийн аимшигтай хоёр ихэр ингээд өвдөн байж игэл таас бас гай. Тэгээ эргээ харсан чи маадаг байж игэл. Маадаг наа. Ихрүүдийн холбоонд бүртгэлтэй байдаг үгүй. Бүртгэлтэй байдаг. Манай үржин бодонгоо ихч. Цэрэг тахад авчираад. Цэрэг тахад яагаад гэвэл нөгөө юу яасан л та нөгөө чөлөөгөр гарах боломж байдаг. Тэгээс хоёр ихрийн юу болно гэж юм. Тэмцээ одоо баяр болно гэж тэгж юм. Тэгээ штаунаар дээр битгаар харахгүй болохгүй. Тэг үржин бадам ихтэй тэр үед танилцаад урд нь таньдаг байсан л та. Тэг үржин бадам их ингэ чөлөө өгөөч гэсэн юм өгөөд тэг очиж оролцчихсэн. Тэг харсан чи аим юм билээ. 3 ихэр ингээд имэж явах шиг 3 ихэр ингээд одоо эмхтэн өмж явах шиг тий. Тэгээ эдгээр чинь хооронд амар сонинуд дуум айгуу дуу. Гуруулаа биднээс айлтхан дуусан ч гуруулаа гэдэг дуу. Тойр ингээд яг зэрэгцээ зогсож байгаа толон тарж үзсэн үү? Яг ингээд хараад чи юм бэ, ийм бэ. Харин сэтгэвтэй гэж ярьдаг шиг. Энцэг үзэлтэй бол бас асууж байна. Манай нэг офицерууд нөгөө төр ингээд зогсоож байгаа яг урдуудаас ингэж харуулж байгаа. Тойр би нэг толон дарах шиг ингээд би нэг гаргаар толон дарж байгаа юм шиг болж байна уу гэдэг. Гараа хөдлөг мэдлэг гэдэг. Гараа ингээд хоорондоо наамаа яг той шиг юм уу? Тэгдэгс хаяа ингээд маадахыг санд. Тэр чи яг маадахтай танилцаагүй тэр чи 2005 онд шүү дээ. Яг Виктори шин зэрэг байхад та
Амрагт хоёр ирээд манай 042 хүн таруул дээр ирээд клип хийжсэн. Төрөөсөн гэрлээ. Тэнгүү төлөө өдгөр яг тэнд чинь ингээ нэг хэдэн нөгөө захны даваа ойж моёссон готлон бодлоо тасалсан ороод дотор ингээ хараа бидсэн. Завсраа ингээ харцсан. Одоо үзгээр яг тэр клип чинь үзгээр яг нөгөө инжсэн гараад ингээ тогмог барьсан явж байгаа. Хараад вэ. Жапан сандгүй амар том бид нэг шар харанган зэрэг. Тэр чи яг урд ингээ туг нь өрд. Яриа мэрэн аим. Тэр ирч яг урдныг гүйдэг байхгүй. Тэгээд тэрийг харахаараа л та нэр. Тэгээ та хоёрыг дэглэх үү тэр? Яг тэр олон хүүхдүүд дэггүй хүүхдүүд ирж байгаа юм дэглээ. Тэгээ манай анги чинь болохоор метр 75-аас дээш гэх дандаа 80-таа өндөр тэгээд тэгж авдаг юм лээ. Тэнгуудаа 21 аймгийн анаа өндөр биетэй том биетэй гарууд сумын заамаа сумын ачин гэдэг. Хөлөө өдрөж тэгээ та хоёрыг тэр юун дээр лаг байсан гэсэн мундаг байсан гэсэн тэр нэг буута үзүүлбэр үзүүлбэр урлагийнх гэхээр айгу сони гэдэг үл юм аа. Тэр Титаник аймаа оруулчин. Дэндрэн тэгээд бооны жад ингээд яваал ингээд одоо цувраа мэдэн ч яа. Тэр чинь ингээд нэг жад ингээд хөнгө дараагийн жад ингээд яв. Тэгэл тэр жад хүрээл хамгийн сүүлийн жад гэж хураагдал ирээ уцаад. Тэр дээр урлагийн нэг жоохон мэдтгүнтэй явсан болох нэг айлхаар фантаст тийм тайм юм хийгээд. Ер нь дэгдэг үзсэн шүү дээ. За армийн доогоо тэмцээн боллоо. Хоёр нэг явчаад ирэх нөтөр гараад явчихдаг арж ихтэй 40 дэжин зурагт мөр тавьчихсан ороод ирж. За 10 нутаг за явцгаа. Чүлээ аваад яваад зурагтыг яхаа тэгээ. Зурагт ангидал байна шүү дээ. Тэгээ сүүлдээ нь чөлөөгөр олон гараад заав гэж таахгүй. Медаль аваад ингээл юм даваад. Ер нь сэрэг байхад чөлөөгөр ингээд олон гараад сагд нэр хөндөг. Нэг ингээд очиод гэртээ очиод идсэн чи аав. Би ирчлээ гэсэн чи. Харж үзсэн. Нойр гарсан. Энэ хоол халаа идчихээр. Хөөе за хоол нь идчихэж байгаа байхгүй. За би яагс. Өнөөдөр тэгээд одоо боцоо явахгүй чи. За шинэ буцаад яачсан. Шилийн намслын халбага юу гэж хайхтай. Давсан үгүй тий. Манай зэргийн алба. Хаасан шүү дээ. Хаасаас тий. Энийг илдчихв. За наа. За би тий бараг л. Илдний юу. Илдний интер таун гэдэг юм уу? Энэ ч асуу юугүй илдэн штэ. Өө манайх одоо тэргийн хатууд урцууд алга хорсон шин. Тавснараа баг байна. Энэ манай гамал зарай жижигдэл. Юу байна? Элтүр байна. Элтүр байгаа. Тэр илбж байгаа илдчихгүй дээ. Нэг хүн юм чинь дээ. Тэр нэг хүн байсан бол 100 байсан баха. Одоо өтөөч яг хөөрхөн биш. За муугад царайтай биш. Дуулдаг гэхээр бас яг тийм гоё дуучин биш. Тэгээ бүжгэлдэг гэхээр яг тийм бас гоё бүжгэлдэг. Дандаа 50-50. Тэр нийлцэн нэг бол 100 байсан бол үдээ тэгээ. Түр одоо тэгээ талигач араас гарсан. Тэгээ Майкл Джексонараас. Сайнс дэлдэн гэж утгаар нь дэлдэн шүү дээ. Яа. Хоёр талаас нь барьж байгаа. Маань инээс ингэ элдүр байхгүй гэсэн чинь. Гараа ингэсээр сүлд ингийн чагчин дараад ингийн гимчтэй юм. Тэгж чадахгүй юм. Наадханаас чинь хоолны өнгө үзэн маш их шалтгаалтай шүү дээ. Боо юм болоо. Тий. Хамаг юм нураагаад. Нураагаад тий. Нэс матаг амьсаад нарахгүй байна гэж бас хатаа зурсан. Матаг чинь зөөлрнгээд яасан. Зөөлрч байгаа энэ яг таарж байгаа байхгүй. Бас хэд нэлцэнгээ зурвал энэ чинь ингээд сонжиралтай айгу мохоо. За. Тийм хоол хийдэг хүмүүс нь мэдчих. Тийм яг л болж тээ лөхөө. Наатах бас сайхан ивэр илдэн шүү дээ. Тийм. Одоо хараа наатах ингэдэг. Энэ лүүн бүрэн хэлж байгаа. Ингэчүүл амар байдаг. Эндээс нэг гэрч энэ дээрээс нь дарж энэ орон зэрэг дараа явчихж байгаа ш. Тэг ингээд тойруулаа явчихдаг. Манай гамд жоохон жижигтэй тэлээ тий. За. Тэгэхээр чи давхар илтэж гин гэсэн үг байхгүй. Дээд бодлоо. За энэ чистэ нэр гоё. Хүн мөнгө сайхан болж байна. Шүлний өнгийг ийм бас байх хэрэгтэй байхгүй. Бор айгуу гоё тий. Гэтэ ерөөдөө энэ даслан нэртэй тий. Таслахгүй том хилдээд дөрүүлж тэгээ дээр нь тавьчихлаа. Гол молд нь яач вэ? Хөө ингэ цоолж болохгүй. Энэ яач вэ? Ингэж байгаа дардсан үү? Өө энэ одоо гамбар шиг боллоо. Буцаа эхэлчихв.
Яг тэгээд хэлчих واخ. Зүгээрс наадах гэж хэлдэг. Эхлүүл яг нэвтрүүлгийн цаг дуусчих. Боо ирүүл болно. Хоолоо идэхгүй гараа. Тохтыг амсаал гоё ч байсан муухай ч байсан гоё байв. Гүстэй гэрэ. Нүхэж байсан. Тэгтим үгүй. Яг үдчтэй шууд бодтоор нь хэллээ шүү дээ. Ийм юм данс нь багтсан байна, ингэсэн байна, гашуу болсон байна гэл. Ерөөдөө тийм нэг хэлээг байгаа. Нэр өнөө надад жоохон багсчих тий. Ойрог өнөсч шүү тий. Ойрог л. Яг махны өнөсч тий. Тэгээд одоо наадан болох гэж юм сайхан. Тэр наадмын халаа явж шүү дээ. Наадам ч одоо 3 дээр тавьчих. Наадмаар студионд тоглолт танах болохгүй. Болно шүү нэрэ. Тий, энэ жил бол ягаагүй. Энэ жил ер нь тэг бүрхүү дарга ярьжсэн нийслэлийн солиор. Фонограмтай ганц тийм номер орохгүй. Дандаа бүх юм амин төгжмөр. Болоосоо тий. Бүгд тийм гоё л байгаа хөх тий. Бүх юм тэгж чанартай байм. Одоо тэгт чи ядарчлаа. Зүс гар. Нэг том биетэй хоёр залуу. Горил хэлдэ нүс дараа. Яа. Тэр наач хөдөлгөөнд дутагдаад байна гэсэн үг. Хөдөлгөөн биш энэ юу аахгүй хитрхи юм хөгжиж байгаа. Одоо энэ гурил мөрөд хэцэн гурил гээл бэлэнчлээд сурчихгүй тий. Тэр чин буруу байхгүй тий. Ямар санд тэгдэс хит бэлэнчлээд гэсэн. Эдийн Японы жуулчид хөдөө явж ийн гэнэ л дээ. Тэгснэ ингээ консерв гаргаж ирэл идэх гэсэн чи ингээ онгойлгоч мартчихгээл яах вэ гээл те. Суугаад тэгсэн чи хажууд ингээ хутлаг зүгчээ. Яаж онгойлгоно энийг гэсэн. Тэгэл хөдөөний нэг залуу ирэл хотгоо өгчээл хотхын ингээл онгойлгосон бүр гайх чиг. Яаж юм. Нөгөө нэг лаг жип хөдөө явж байгаа илсэн цууцсан. Гаргаж чадахгүй одоо машин татдаг юм байхгүй яах вэ гэсэн. Хөдөөний мартай залуу ирэл дээлээ тайлал дугуун доорн шидээл тэр нь зураал ингээ гараа явчих. Яа бисрэл. Бүх юм ингээ компьютерчсэн дээ тий. Одоо онгойлгочоор зөвхөн л энийг онгойлгох хэрэгтэй ойлгоцсон баг. Тийм биш тий. Тэр би нэг та гатаруудтай явдаг та мэдэн ш намайг тий. Гатаруудтай явсан чи дандаа 200 онж байгаа байхгүй. Цааш нь 200. Тэгээд өвөл ингээ явжснаа нэгэн цас нь хонгорд ороод ингээ суучдаг байхгүй. Тэсн би нэг 200 онц явжсэн байхгүй. Наана чи зогсоод яасан бэ гэсэн чинь станцаар ярангуудаа шууд боолуудад удаж байгаа байхгүй. Боол гэнэ зүгээр ажиллаж та. Энэ тийм ингээ Chinese mayonnaise ингээ тий солонгос ингээ янз янз өмсөж байгаа. Чин тэр ингээ бүгд ингээ төрнө гэсэн байхгүй. Чин төрөхгүй энийг том машин авчирч төрнө гэдэг. Тэгэхээр чирнэ гэдэг. Тэр нөгөө 200-д нь хаяа авчт юм билээ. Нөгөө цууалтсан 200 нэгийг үлдээчих байхгүй. Тэнгуудаа том машин авчирч байгаа юм. Тэгэхээр би гарч ирэнгүүтээ би ганцаараа Монгол байсан байхгүй. Юу яриад байгаа юм бэ? Бүгдээр ингээ түлхийгээ. Тэгээ урд нь гараад би эхлээд өөрөө гэлж байгаа сүултээ бид ингэж гаргаад ингээ юунаас гарах га цаснаас хонгорноос гарах га гаргаж чаддаггүйс байхгүй. Тэгээ байжсэн чинь дахиад нэг 200 ирдэг байхгүй. Тэгэхээр байж игээд катар цэргүүд юм чинь аль бүснүүдээ өг гээд бүгднийг нэг юм том бүсүүд байхгүй. Тэр нь болохоор ингээ тасардаг ширэн юу гэдэм бэ нэг юм амар зузаан бүс үү. Тэнгуудаа ингээ 5 цэргээс ингээ бүсийг авч байгаа байхгүй би. Бүсийг авангуудаа хооронд ингээ холбонгуудаа нэг 200 нь урталтан тавьж хагаад тэгээ хооронд нь холбоод тэгээ ханаас нь дүрээ гаргасан чинь гайхаад байгаа юм ч нөгөө ч мөр алга малга дашсан машаад хүү ингэдэм үү гэн. Заавал том машин ирээд бүх юм ирээд өгдөг. Харин тийм бидэнчлээд. Санан гол далаад байна. Газар Монголын газар зэрэг ингээд нэг юм үнцэг хүн ирсэн чинь газрын зураг мөнгө шиг байна. За одоо голын яах вэ тэгээд. Одоо ч тэгээд юмуд одоо элбэг болсон биднээс хойш үеийн одоо бүр амарчлан болно шүү дээ. Манай хүүхдэд юу хэцүү. Үед бүр амар болно. Профт моб тажууд нь ээж. 2012 онд дэлхийд сүрнэ гэсэн. Энэ талаар юм гэж бодчих та. Одоо ингэ сүрэх гэдэг нь шүү дээ. Удахгүй. Тийм байхгүй хөө тийм татлаа тий. Гэхдээ бас том мэрэгдүүд хэлсэн л гэдэг систем хүмүүс гэсэн гэдсэн. Ванга занга гэж бүгд хэлсэн шүү дээ. Тэгээд тэдний чинь судалгаанууд нь гараад ирсэн чинь айгүй хол юм зөвгөнсөн юм байна. Ванга тэгээд сайн буудаж байгаа нэг худлаа буудах болов тий. 2000 гараад сүмжихгүй л хөт. Тэмүүч юу гэлээ? Галуу усан үер бол юу сурах юм гэлээ? Сэлжил сурах хэрэгтэй. Сэлж сураад эсвэл нэг шаар цуглуулдаг юм гэж боддог шүү дээ. Энэ баян биш тэр онгоц могцон авч чадахгүй. Шаар ингээд бага шаар цуглуулдаг. Сэлээд хаа өрөх үү? Сэлж байгаа л хөвөө хүзүүний гар загалмаа хийчихгүй. Тий. Тэгсэн тэр одоо холиудын одууд чинь тэр саран дээр газар аваад байна гэсэн тий. Саран дээр амьдрах боломжтой саран дээр газар авч ийн гэлээс тэр өмнө. Тэр сарын ингэсэн сар чи өөрийн бөөрөнг юм байна. Тэнгуут дэлхийн бөөрөнг
сар дэлхийг тойрдог биш. Хоёулаа биенийгээ тойрдог юм шүү дээ. Тэнгууд яг нэг талаас нь сарыг харж яадаг, нөгөө талаас нь сарыг харагдахгүй. Тэгэхээр бас сар чинь бас бөөнгөл байж тараа шүү дээ. Тэнгууд сарын нөгөө тал дээр хүмүүс амьдардаг гинэ. Сайн нэг манай ингээд судалгаа хийдэг ингээд фэйсбүүкээр ингээд ажилладаг, интернетээр ажилладаг ингээд бахан хакерууд хоорондоо ярилцаж байгаа байхгүй. Тэгээ би ингээд бид нар ингээд би тунднаараа хэлсэн чинь саран дээр амьдрал байдаг гэдэг маргалдаж байгаа байхгүй. Чи одоо нэг дээр үе нэг усууд байдаг шүү дээ. Одоо нэг сарлуу ниссэн Америк Орос гэх те том хүмүүс байдаг. Тэд нар бүгд очсон гэж байхгүй. Тэнгууд 1968 оноос илүү саран дээр ингээд буулаа хүн буулаа гэсээр байгаад тэгээ ер нь чимээг болцсон шүү дээ. Одоо хүртэл би чимээг сарын талаар ярилцахгүй. Тэгсэн чинь саран дээр буусаад нэг хүмүүс нь өгөхийнхаа өмнө ингээд фэйсбүүк интернет өгсөн бүх юм ингээд цацсан гэнэ мэдээлэл фото зургуудаа. Тэгсэн чинь саран дээр юу байсан гэж байгаа байхгүй. Сарны яг арталт одоо нэг аватар гэдэг кино үзчихсэн. Мангар том хөлгөн дээр ингээд амьдарч идэх хүмүүс те тэр хөлгөн явж идэг те тэн дээр амьдрал үүссэн. Яг тэр шиг тийм том хөлөг байдаг гэж байгаа байхгүй тэн дээр. Бүр манаагаас бүр хэдэн мянган жилийн өмнө амьдарч исэн тийм гаргийн усууд. Тэгээ очисон чинь тэр сансын хэсэгчд очисон юм байна л да. Тэгээ үлэгсчийг сонсдог байгаа байхгүй. Очисон чинь одоо Америк Оросууд очисон чинь маан тэр битээр ирээ гэдэг юм. Одоо болром шилч юм уу нэг юм шилний дэлжил нэг юм эдлүүд өгсөн гинэ. За маан тэр дахиж ирээ. Бид нэг амьдэрдэг. Гэхдээ та нар битий дахиж ирээрээ. Хэрвээ ирэх юм бол бид нэг нөгөө талаасаа болохоор тэр чинь болохоор дэлхийг хамгаалдаг гэж байгаа байхгүй. Одоо ямар нэгэн одоо солирын од мод ч юм уу тэрийг бол наан устгаж идэг бас ингээ харилцсан бие биенийг ангиждаг тийм грэмэрэтэй ч юм уу тэгж үсэн гэж тэр нэг баахан хүмүүс л яриад л хакерууд л тэгж хоорондоо яриадсэн. За гэрээтэй ч юу юм бэ хэмээ гэрээ. Тэр манай хараа одод эрдэнтэн профессор ч байхгүй хөлөө юм яриад гайгаад байгаа. Манай одод данаар бүх жолоож болоо. Гэсэн чи зүуд тийм орж ирсэн үгүй. Тийм амьдрал гэж юм байлээ. Тийм байдаг гэдэг маа тэдний хоорондоо ярилцсан. Тэгээд 2-3 удаа харсан гэж бүр зарим нэрч лээ. Тэгээд сарыг ингээд удаараа сарыг нэг бүтэн гарцсан байж байгаа. Хажуугаар ингээд юм өнгөрч ингэнэ. Унтахгүй интернетээр ингээд аялаад харсан гэдэг. Интернетээр л өөрөө. Харин интернетээр л аялаад. Зөвхөн аялаад байгаа шүү. За хэвээ. Зэрэгтэй. Биний усаас саунд цуц зэрэг болчихлоо. Чи дасгал хийдэг гэж байна. Мал орж дасгал сунаал гадаг шүү. 10 гэсэн. Сайхан өнгөрөөл явж байгаа шүү дээ тий. Одоо тэгэл сүлтөө болоо гэдэг шүү дээ. Тэгээд тавираад асгараал нэг төлсөж. Тэгэл сайхан бол. Тэгээ нойр зүрэл явна шүү. Тэгэл унтангууд таргалаа шүү. Тэгэл та унтууж яваад тэгээ. Тэгээ нэмхүү гал энэ. За тэг одоо. Алив би нэг за чи байрандаа зогс. Сүлтээ сүд. Нэрээ маадахтаа ингэж оролцоод гэсэн нэвтрүүлэг гарсан бүр мартчихлаа ш нэрээс. Нэрээс өөр юм яриад нэрээс зогтор гарч байгаа л уу? Харин зогтор гарч байгаа юм лээ. Одоо гал юм шүлэн ч гэсэн шүлэн нэмэх үү? Одоо шүлээ нэмээд хэрэггүй. Шүл одоо нэмчихвэл тэгэл амтны одоо алга болно ш. Тийм шүү дээ. Усан шүл болчих. Оруулах нь амчин дээ тий. Оператор байна. Эфирийн найруулагч байна. Тавуулаад болсон нэ. Хэдэн авирга нэг 2 3 4 5 6. Яг л тарах юм байна. Одоо ингээл сайхан дээр нь тавьчихдаг байхгүй. За. Ер нь манай инкер чинь нөгөө шүл махны гоё амт нь өөрөлдөндөө шингээд тэгэл янз юм болно шүү дээ. Ер нь манай нэвтрүүлэгт оролцсон дандаа эрэгтэй хүмүүсүүд ихтэй дамгаалж орсон л доо. Тэгээ ерөнхийдөө дандаа Монгол хоол дандаа хийж байгаа байхгүй. Нэг эмэгтэй орсон чинь одоо манай долларыг тавьдаг лөө доллар гэдэг нэг өнгөлтийн хэмжээтэй жүжигч. Доллар орсон чинь доллар харин Монгол ямар нэртэй болов хэлээ? Катя гэдэг нэртэй болсон. Мод. Дибүүл дээр байдаг шүү дээ. Дибүүл ресторан дээр ингээл шүлэг мосолж байгаа л өвснүүдээ гэнэ. Юу ч юм уу цагаа шанцаанаа хийгээл тийм хол хийсэн байхгүй. Тэгээ ер нь амралтын өдөр бас тэгж идэхэд бас зүгээр л юм байлээ. Хурдан гэлчтэй байл. Ногоонууд яг чанартай гоё тийм химийн бордог ногоо бол ногоо сайн идэх хэрэгтэй л тий. Тэгэхээр манад бас орж ирж байгаа ногоо нь ямар вэ тий. Уул нь бол өөрснөө яг Монголдо тарьсан төмслөө тэр өвөрцөн зүйл юм яах шүү дээ тий. Би бас боддог бол нэг тариад их хийх хэрэгтэй. Заавал урдаас нэг авахгүй тий. Юу цаа тэр жижиг цоо байцаад кэжим жигээд байгаа байцаад чи Монголд орох боломжтой байхгүй. Тэрийг л манай монголчууд нөгөө хүмүүс хөдөө аж ахуй хариуцсан хүмүүс Монголд ургуулаа тий. Помидор өвөрцөнө төвшил шиг. Нарийн ногооноор ургуулаа зарах юм бол бас хятад одоо бизнес өгж байгаа Монголдоос хөгжүүлсэн бас дээр байгаа байхгүй тий. Тийш.
Тэгээ та нар тарих залуучууд ингэж ургаад байна. Энэ нэг төслийг минь дэмжээчээг үл дурдсан дэмжээ шүү дээ. Бодчихлоо мараас шууд гарахаас. Гатрын сайн судах хэрэгтэй ш. Та ямар хамгийн чухал гэдэг чинь чухал байна. Ятууч юусээс янз бүрийн юмар бордоосоор одоо ингээд урагшаа явж байгаа чи юу вэ тэр одоо нэг баасээс машинаар ингээд бууж байгаа юм чи. Тэгээд будаач өстө бас амар тард юм билээ тий. Ширхширхэн суулгад юм биш тий. Тийм бид зургатаар л харж байсан тий. Тийм бөө ингээд амран малгаатай уусууд ингээд нөө Uber тийм Uber ингээд хотод өгөхгүй хуцаад үгүй. Тэгээд тэр чинь бол тариалангийн яг тийм хот юм байна. Тэгээд буудлын ингээд хамгийн өндөр буудлын 5 давхар тэгээд тэр нь болохоор 5 хоттой буудал амар лүгс буудлахгүй. Тэр чатахан дээрээс нь гараад ингээд харсан яг нэг хятадтай юм харагдаж байгаа. Баахан амран малгаатай ингээд тал дүр уусууд тэгээд ингээд будаагч бүр суулгад юм билээ бүр ингээд л яваад идвэл. Тэгэхээр нөгөө нэг будаа хайж болдгоо гэдэг бид нар будаа идэл үлдсэн будаа хайдаг гэж ширхширхэн суулгадаг болохоор бас хүмүүс хайж болдгоо гэж хэлмэр ордог. За сайхан болж байна. За тэгээд та одоо дуучин болоогүй байсан бол одоо ямар мөршилтэй байх юм бэ? Манай аав ингээд сэлбэрчин юм уран дархан хүн байхгүй. Урцууд дэвлийн оронд байсан одоо Баатрин баясгалан гэдэг хүн байсан. Одоо аав хийсэн юм хэл одоо зөндөл байна. Манай хийлцэн дээр одоо хормын ордны хаалга байна те. Мантгацсан хатан киноны одоо бүх тийм сэлбэрүүд байна. Одоо энэ хүүхдийн парк гэдэг байгаа шинэ пенерийн ордонд байгаа 9 цэцгийн суудлал гэл те. Төрийн ханхуурын иргэнэг гэл зөндөө юм хийсэн л дээ. Тэгэхээр яг одоо аавха тийм багт нь би багтаа багтаа маань бас тийм сэлбэрүүдийг хийлгэж байсан. Хүнийг хүрөөд чинийг зураг гэл те. Тэгээ ахтаага нийлж байгаа л гуруулаа явсан. Тэгэл бас мөнгө аяг бүүгэж дархан хийдэг байсан байхгүй. Гэхдээ тэр дээр үзлээс юм бас тийм дархан марх хийх бас нууцнал хийдэг байсан те. Тэгээд нэг сайн сурж аваагүй байхал. Тэрний хэрвээ урлагийн хүн болоогүй бол бас дархан юм уу сэлбэртэй. Тийм. Одоо ч гэсэн тэгээд ер нь жоохон өшөө нас хөгсрөөд ирэхээрээ тийм сэлбэр юм дархан хийнгээ сууж байгаа шүү бодож байгаа шүү те. Ер нь сонирхол. Тийм. Тэгээд тэр гарахны юу вэ шүү гэж. Тэр дархан хар сарнагийн амраа маадагийн одоо тэр сэлбэр нь байна гэдэг. Тийм үзэхгүй тийм үзээд тавигдсан байх байлгүй. Тэгээд танаа нэрээ би нэг анзаараад танаа гэрээ нэг орсон нэг юм сэлбэр мэлбэр байсан те. Тийм байгаа. Тэгээд ахтагаа нээлж тэр нэг бас бүтэн сэлбэртэй гэр хийсэн те. Одоо ч гэсэн сая одоо бас нэг гэр хийцэн байгаа сэлбэртэй. Тэг манай аавын найз энэ тэр бас хийгээд айгуу гоё тийм сэлбэртэй 5 хамтаа 16 тийм 8 хамтаа гэрнүүд хийцэн байгаа. Манай тэр Монгол одоо гэр бол айгуу тийм сайн гэж байгаа шүү. Ямар ч одоо хааваснаас те. Тэр судалгаанд явуулсан чинь уус сая 40 саяар жавхан гэр барьсан. Хэдэн сая гэлээ? 40 сая гэлөө. Гэр барьж өгсөн гинөө. Тэр чи янз бүртэй сэлбэртэй 5 8 хамт манд бол 60 маран саяар болсон шүү. Тэр чинь 400 саяар гэлөө. Гэр барьсан гинөө. Тийм үү? 40-аар биш байгаа. 40 одоо ганцхан гэр юм уу тэр? Тийм 400 саяар гэр. Тэр ямар гэр вэ? Мэдгүй одоо хаалга нь одоо алтыг болоо. Тэгээд одоо хүмүүс нэр бас сайн тэр гэр мөрөд ёо мэдгүй гэдэг энэ мөнгөний тоо гэдэг юм ерөөсөө нэг 40 сая 50 сая хийнэ онц ш одоо барыг болчиход шүү дээ. Тэгээд басгүй нэмч их тэгээд нэг үрдэг сайн нэг хоёр сайн буцалгаал авчдаг байхгүй. Бас хэдэн хэл зөөлөнгал дээр буцалгаад өөр нэлцаачдаг байхгүй тий. Тэр аваад шууд ингээл гаргачаар энэ чи буцалцаас нэг гомын шүүдэгтэй адилхан гараал гурлан баярлах хэрэгтэй байхгүй. 8 болгочихвоо. За тэг хууч ямар байсан тэрэнд нь л их 8 л байсан. За тэгээ завшааныг ашиглаад энэ завшааныг ашиглаад өмнө говтойгаа гин. Өнөө завшаа ашиглаж байгаа хэрэг нөгөө манай Тэнгисээ дүүгийн төрсөн өдөр болж байгаа. Тэнгисээ дүүдээ төрсөн өдрийн баярын мэндийг хүргэе. Төрсөн өдрөө сайхан дэмтгэлээрээ. Тэгээ мөн хайртай ээжтэй те маш их хайртай шүү. Тэ тэгээ хайр таньдаа маш их хайртай, хүүхдүүдэд маш их хайртай шүү. Тэгээд Монголынхаа ард түмэнтэй бүгд нь уулдахгүй болох наадмынхаа баярын мэндийг урьдчилан хүргэчээ. Тэгээ сайхан наадаарай. За. Битүүр таартай мөртэй хэлсэнгүй. Нэвтрүүлэг дуусан дараа хэлхий байна. Амжилттай. Нэвтрүүлэг маш их амжилттай цааш нь яваа тий. Өшөө гоё сонирхолтой болгоод олон спонсортой болоо. Нэвтрүүлэг үзэж байгаа спонсорчороо. Тэ шийдэж юм аа. Тэг юм уухгүй. Тий. Тайлбар юм дээр спонсор байхгүй бас яг тачиг өгдөг юм байна. Шинэ маадагийн дийл ахгүй тий. Хэлжсэн нөгөө нэг шинэ караоке нээсэн гэдсэн тий. Тэндээ бас ингээд хоёрыг урьчээ тий. Бид хоёр маадагийн нэвтрүүлэгт орсон биш үү? Бараагаад тий. Дуудаарай тэгээд. BB Karaoke Lounge. Уц 55 85 81 80 гэж.
Би бүрөө дууны өргөн сонголт урлагийн дээд түвшин тав тухтай орчин халуун хоол гинэ. Энэ юуны яг энэ Брикс яг энэ Брикс залуучууд очиж уурлал тэр нь Монгол улсын оюутны тийм залуучууд ардлал юм биш тийм. Тийм. Жохон нууц газар юм аа тийм. Тийм. Зам мамаасаа юм юм. За нэг очиж энэ хөнгөлтийг харж үзтээ гэдэг. Тийш натаа аваад очиж тийм. За ямар хөнгөлт үзүүлэх нь хаа. За тэгээд за одоо хоол мөн болсон байна. Юугаас салгаашгүй. Юу зэмжиг гэдэг юм уу? Чон. Бодоо зэмжиг гэдэг л шүү. Тэгэхээр яаж юм. Зарим хүмүүс настай хүмүүс зэмж үзээд арай болоогүй байна. Тэр дуршлаг арай болоогүй. Тэгэхээр тэр нас одоо энэ шүдэн сэргээгүй. Маргал тэр байна шүү дээ. Тэг ах уу. Тэг болцоо одоо шууд энэ маашаа гаргаад. Ингээл тавьчих. Тэгээд одоо энэ чинь ингээд гоё болно шүү дээ. Плет контраач. Нэг чимээгүй болчихж байгаа. За би нэг хардл авсан шүү дээ. Модох. Хардлын хэрэг байна уу? Байна уу? Хардлах. Гүй хольж идсэн мэдээлж. Би бас хардлах гэдэг чээж орсоод байт юм аа. Би нэг хардлах авангуудаа би шөлтөө гоё. Тийм билүү гэж байна. Одоо энэ хоолны нэр одоо ямар нэр вэ? Луу? Юу шин чи? Хайван зах. Хайван. Тийм нэртэй л. Ямар зүйлштэй ингэдэм вэ? Эхлээд ямар ч ногоогоо хуурлаа. Тэгээ хамгийн сүүлд махаа хийлээ. Эхлээд сонгоно хийдэг. Эхлээд сонгоно хийлээ. Босоо сайхан халаагаа. Босоогоо сайхан халаагаа сонгоно хийлээ. Шаардлагатай ингээд жоохон гой шар болгоод тэгээ дараа нь төмөс ногоогоо хийлээ. Дараа нь махаа хийлээ. Махаа эсэг жигнээд дээр нөгөө ясаа исэн шүү дээ, тий. Ясаа ингээд шүл гаргаад борлоод дээр нь дахиад усаа хийлээ. Дараа нь хамгийн сүүлд одоо нөгөө гурилаа хийлээ. Тэгээ тэгэл юусэн нөгөө хайванз. Тийм. Болж байна. За тасмаас ч бас. Одоо нэг тавган дээр ингээ гурилнуудыг гаргахчтэй. За. Нэг энэ уцаа агаагүй шүү. Вибратор дагуулсан чи төмрөөсэй. Бантаа вибратор шиг дагуулсан. Миний уц үстэй. Сэрээ байна уу? Сэрээр ах юм уу? Тий. Дагууллаа сайхан. Вибратор дагуулаа л. За би танд туслая. Тэг чи эндээс наа. За. Сэдвийн тусалж явах тий. Вот и что-то было. Что-то не знаю. Тоглолтыг чи үзээд ингээд өөртөө бүжгэлдэг байхгүй. Тэгээ ядраад ингээд харж байгаа бол хоёр бүжгэлээ л тийм. Дуу болгон дээр бүжгэлдэг тийм. Өмнөөс нь бүр ядраад хөөс нь гойж байгаа. Тийм. Тайзан дээр аргууд тэгэл хүн гоё болоо айгуу гоё болтоо. Үзэгч зэрэгтэл тэгэл өөдөөс гоё болоо тий. Ямар гоё юм хэмжээл үзүүлэх төгс үзүүлэх хэрэгтэй тий. Тэгээ 3 хүн ч юм уу байна гэж худлаа дотоо орхиж болохгүй. 3 хүн ч байсан 3 сая хүн ч байсан тий яг л үзүүлэх юм яа. Хин ярьжлаа та нэг ярьлуу хин нэг ярьлаа ингээл бүүнөр ингээд байж тоглолт эхлэх гээл байжсэн чинь топ 10 ч илүү хаанч илүү хөшиг нэгсэн чинь 3 4 хүн суужсэн гэх та ярьжлаа хин ярьжлаа нэг нь тэгсэн чинь тэгэл нэг хамтлаг ярьжсэн юм аа тэр 3 4 хүн дэд дуустан давсан тийм манай хамтлаг юм биш ээ нэг тим юм гар тохиолдсон гэдэг чинь манай хамтлаг 3 4 хүнтэй арайс тоглохгүй түүхэнд
нэг юм дий. Надад нэг яг иймэрхүү бол таалагддаг шүү. Хүс гоожол байж. Тий, наа чи тэгээ одоо юу яадаг вэ? Сайхан хөлс гараал. За, оператортай эфирийн найруулагч тасаа. Дод бүгдийн дуудчих. Бүгдийн нэвтрүүлгээ бүгдийн дуудчих. Тий. За хоолндоо. Тий. Өшөө эфирийн найруулагч нэгэ. Өшөө нэг аваад. За та юм ярьж. Хөдөндөө жууч. Энд үлдэчихгүй. Жам самс одоо ах нь энчээрээ. Маад ингэж зодтолдох гэдэг. Споо юм болно шүү дээ. Гоё явж байна. Миний яг тийм давсныг таарч. Зүг байна шүү. Яг л юм байна. Ямар ч ийм юм баг хөлөө гоё болчих тий. Тэгээ нэвтрүүлгийн цаг хийгээд махаад. Маад нэвтрүүлгийн цаг дуусчих чаа. Тэгээ одоо ингэ байж хоол идэн л тий. Тэгээ нэвтрүүлд орсон зочин болгоноос нэг асуудал асуусан. Гэтэ энэ бол хувийн чанараар биш тэгээ ус төрсөн асуудал биш л тий. За. Эх орон гэж таны юу вэ? Эх орон одоо хаанаас эхэлдэг вэ гэдэг зүгээр таны бодоор эх орон одоо залуучууд танд хэлж байгаа шүү дээ. Тэрс бас бодож байгаа нэг тэриал пас болохоор эх орон үзлийг хүмүүс бас үргэлж гэж боддог юм. Тэгэхээр таны хувьд эх орон гэж юу вэ? Зөвхөн таны бодол шүү дээ. Тэг эх орон гэдэг чи одоо яг өөрхөн төрж өссөн чиний те унсан газар угаасан услоо. Тэр хаан дурсан тэр чи их орон одоо ээж авч чинь төрүүлсэн бол тэг их орон чинь тань газар нутаг чинь тэг юм үлгийдэж авсан болохоор тэрийг хайрлахаас гарч байгаа байхгүй. Заавал хайрлах хэрэгтэй байхгүй. Одоо манайхан тэгдэж ш тэнгэрээ шүтэл уул модоо ингээл байглаа тий хамгаалаа. Энийг ч одоо уул модоо хамгаалахгүй байхаар чинь тэг эргээгээд ингэсгэл амстгэл байхгүй тий. А тэгэхээр ер нь их орон жоохон ч гэсэн их орон сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Тэг их орон сэтгэлгээтэй гэл тий гадааддаа барьж одоо ийм биш. Өрөөсөө эхлэх хэрэгтэй байхгүй. Чи юу чадах вэ? Чи эх орондоо юу хийж чадах вэ? Одоо би урлагийн бол эх орноос хамгаалсан дуу вэ? Бизнесмен бол тэрийгэ хөгжүүлээ. Геологч нь бол уурах ингээд эх орноо л нийлээл хамгийн гол монголчууд маань ивтэй байх тий. Бүгдээр ингээд үчи нэгтгэхэд ингээд эх орныхоо төлөө зориул их бүтээх байхгүй. Одоо тий миний гарсан тэнгэр Монгол газар тэнгэрээр шилжээл Монгол хүмүүстэй газар хайрлаа. Өөр биднэрт нэг хэлүүд юм байна. Тэгэхэд бид нэр хизээч үлсэж өгөх хизээс сайхан тийм тэнгэртэй бүрвэл газраа хайрлал байх тоо тийм. Өнөөдрийн хэдхэн цааснаас болж ингэж тийм. Мөнгө бол зүгээр цаас шүү дээ. Зүгээр л юу авахгүй хэрэгтэй тийм. Тэгэхээр чинь тэр газар нутаг үе үед цаашаа ингэж уламжилж цаашаа эсрэг дамжаад байна. Тэрийг ингээд хөрсөөр нь явал тэр бодоод үзэхгүй ямар гоё байгаад ямар гоё зүйлэг ногоо ургуул тэр ирүүл агаар цэвэр орчин гэл ингээ ямар наастартай бол энэ тэн цэндийч юм байвал харахад ч гэсэн ингээ ямар байх вэ гэж бодох. Тэгэхээр тий тэнгэр Монгол газар гэдэг шиг тэнгэрээ штэ газраа бас хайрлаа Монгол. Тэгээ ерөөдөө их орноо бүгдээрээ хайрлцсан юм тий. За гурван сарын хүмүүсийг юутлан идээд тий хөдөлсөн нэгдэхгүй. Маар өөх идэггүй хэр нэгдэхгүй юм юу? Идэж штэ. Үйд тав ирээд. Зөөлөн байна. Тий, наац нь өнний зөөлөн байл л да. Тий, тийм. Хоолны нэвтрүүлгээр үзэж байгаа нэг гэгмэн үзэж байгаа хоол ингээд идэж байгаа хүмүүс харахаас нэг аппетиттэй дүүсүүд тий. Манай авд дүүс битүүр хоолндоо юм будаацсан. Тэгвэл суулгачингууд аав гэдэгсэн юм. За хоолой гингут идэхгүй л уурлаа шүү. Тэнгүүд тэр биш шүү дээ. Зуртаа хотлоо яриад энэ чинь. Цовдоо авахгүй да. Гидсээс дотор гидс. Тэгвэл нэг иддгүү хүүхд одоо аягүй дуртай болсон. Хүүхд бод иддгүү. Тэгэл хэсэг юмуд нь үлдээж ш. Уушиг янз бүрийн юм үлдээл иддгүү хүмүүсээс онлог. Тэгэл тэдүүс юм манай аав шууд амжаал харж байгаа. Идээд гэлэдгүү яа ингээд харж байгаа. Идвэр сагдаад иддгүү амар муухай. Тэр хүүхд багтаа цавтаар нэг гиз дор нэг бууз идэгс. Тэр үчинд 3 4 дөр ингээ хөвгдөл ансууц хож. Ээжтэй хэлж байгаа байхгүй. Гаднаа гэлэн зүг дотор баалан зүг тэр юу гэсэн чинь манай ээж юу юм тойр моёр. Тэгэхээр ээж би цавтаан буусан. Ямар тэнэг байсан вэ гэсэн. Гаднаа гэлэн зүг дотор баалан зүг. Одоо юу хөвгдөл болохоор цавтаа гэж мэддэг юм билээ. Тэгэхгүй ер нь тэр 500 юу чи юм. Сайн байхгүй. Тэ идэж явах хэрэгтэй бол тэ. За манай нэвтрүүлгийн цаг. За өгөр өндөрлж байна. Өнөөдөр өдрийн манд зочноор маш сонирхолтой хүрэлцсэн Харсарнаа хамтлагийн дуучин Монгол Сэлбэрийн ажилтны Баяр Жаргал зар түмний хэлээр дуучин Мада маань хүрэлцсэн байлаа. За ингээд сүүлийн нэг минутын тэмдэглэлтэй идэж тань бол.
За баярлалаа. Тэгэл түрүүн сүүлд хөв баяр хэлж байсан. Дахиад юу? Тэгээ ингээд удахгүй онцорны юм те. Баяр наадам болох гэж юм гээд баяр наадмаараа сайхан наадаарай. За баярлалаа. За баярлалаа үзэгчтэй. За эргээд хагасаа бүтээсэндээ уулзцаа.